Сайн байна уу? Онлайн сургууль зөвшлийн дагуу сэргэлэн төлөвлөж буй ижүүгийн бодлого болон бодолтууд. За ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт метийн экстен төвшин буюу курс сэрийнхэн бодлого дөрвөн гэсэн чинь бодлого байна. Энийг бодоод тэгээд энэ шалгалтын материал маань бол дуусч байгаа тийм үү? За 0-ос x завсарт байгаа x нь 0-ос p-ийн хооронд юм байна. Тэгэх юм бол f of x гэдэг ийм функц тавьчих. За тэгээд энэ функцийг 0-ос p-ийн хооронд f of x нь тэгээс их гэж үзүүлье. Тэгмүүдээ f of x функц болон нүдний мески x тэнхлэр ашигсан төрлийн талбайг олё гэсэн юм байна. Синус x гэдэг чинь өөрөө болохоор 0-ос p-ийн хооронд гэх юм бол яах юм? 0p 2p те. Тэгмүүд эндээс 0 дээр 0 байгаад өслөө энэ дээр ирлээ юм шүү. Синус x-ийн функц болохоор 0-ос p мөч дээр мандлахаар ийм функц байгаа. Тэгмүүд синус 2x гэхээр эн чинь юу юм? 0 дээр явж ирсэн аа. Жишээлбэл 90 градус гэж тавьчихар чинь синус 2x гэхээр синус 180 болж шít. 0 дээр ирчин гэсэн үг байхгүй. Тэ? Тэгэхээр 0-ос p-ийн хооронд болохоор өмнө ийм байсан функцийг болохоор 2 дахин шахна гэсэн үг болох гэдэг. Тэгэхээр нэг ийм функц болчихно гэсэн үг. Тэрийг тэгээ 2 дахь хуваачлаа гэхээр нэг иймэрдүү юм болчих юм байна. 3x нь бас адилхан тэгвэл яхаа нэг ийм 3p хүртэл явах байсан юмыг шахаад ийм болгож ирсэн аа. Тэгмүүдээ тэрийгээ дахиад 3 дахь хуваацсан гэхээр ерөөсөө нэг ийм юм дээр ийм юм нэмээд дахиад бас нэг ийм юм нэмээд те энэ гурыг нэмэхээр нэг гарч ирсэн функц байхгүй. Тэгэхээр юу ч гэсэн 0 дээр 0 0 0 нэмэхээр 0 гарах юм байна. P дээр 0 0 0 нэмэхээр 0 гарах юм байна те. Тэгээд дунд нь ямар байгаа бол гэхээр нэг иймэрдүү юм байгаа гэж бодоод байна. Тэгээд ийм байж болно. Тэгээд бүгдээрээ тгээс их ийм байж болно. Аль эсвэл нэг хааны газар жоохон тгээс доош орчдөг. Ийм байж болно. Иймэрдүү функц гарч ирэх байх гэж бодож байна. Тэгсэн чинь болохоор f of x-ийг тгээс их гэж үзүүлэхээр шууд энийн шүү гэж хэлээд үзүүлчихээ тэгэнгүүтээ гэчээр чинь энэ дээрээсээ энэгээр ашигдсан доотлол дээр нь болохоор нэг сэтгэлгээр ашигдсан гэдэг ийм төрс гараад ирж штэ. Энэ төрсийн талбайг бол яг гэсэн бодлого юм байна. За дараагийн өгүүлбэрийн дунд болохоор k, n, q, r-ийн хэсэг дээр доорх сонголтоос аль нэгийг сонгоод дугаарыг тавиарай. Энэ 0 бол өсөх тий 1 бол буурах гэдэг функцаа шинжилгээ хийж байгаа өсөх буурах маш дээр нь болохоор өсөх байх юм бол энэ дээр 0-ыг нь хэрэг буурах байх юм бол 1-ийг нь тавиад явуучаарай гэсэн юм байна. За бодлого хэлье гэсэн чинь f of x-ийг уламжлалт авсан чинь уламжлал нь юм болно гэсэн юм тавьчих. Функц маань болохоор за юм байгаа шүү гэж бод. f of x функц маань өөрөө sinus x нэмэх нь 2-1 гэж хагаад sinus 2x тавьчих. Нэмэх нь 3-1 гэж хагаад sinus 3x тавьчих тийм үү. Тэгмүүдээ уламжлалыг нь авлаа гэхээр за sinus x-ийн уламжлалаараа зөвхөн cosine x өөрөө гараад ирнэ тийм. f дашууд x гэж тавьчих юм бол тэнцүү. За 2-1 маань байж sinus 2x-ийн уламжлал гэх юм бол cosine 2x боллоо. Тэгснээр дахиад нэг давхар функцийн уламжлал тийм үү. f от g-ийн уламжлал гэхээр f-ийн уламжлал үүсгэн гэсний g-ийн уламжлал гарч ирдэг. Энд дээр болохоор sinus 2x гэх юм бол sinus-ийн уламжлал гэснээр cosine 2x маань гараад ирнэ. Дараа нь 2x-ийн маань уламжлал ингээд 2-ийн доо гараад ирж штэ. Тэр үгчтэн 2-той юм байна. Нөгөөд маань болохоор бас за 3-1 нь байж sinus-ийн уламжлал маань cosine 3x дахиад доторхын уламжлал 3 гараад ирэх юм байна. За энэ хоёрыг энэ хоёртаа дараа ичи, энэ гурыг энэ гуравтаа дараа ичи. Функцийн маань уламжлал өөрөөр cosine x. Тэгснэ cosine 2x. Тэгснэ cosine 3x юм байна тийм үү? За би энэ дээр болохоор нөгөө юу гаргалаа. Cosine юу лээ? Альфа нэг бетаг залж болдог шүү дээ. Cosine alpha, cosine beta. Хастдаг нь болно тийм үү? Тэгээ sinus alpha, sinus beta болно гэдгийг ашиглах юм бол би одоо cosine-ийн 2x гэдэг x тэр нэг x гэж тавьчихгүй. Тэгэхээр энэ дээр бол cosine x, cosine x. Хастдаг гэснээр sinus x, sinus x гэж гараад ирэх юм байна. Нүдэн sinus 3x-ийг бас яах юм? Задлаад cosine 3x гэсэн юм байгаа бол би задлаад юу гэдүүлээ? Cosine x дээр нэмэх нь 2x гэж тавьчих. Тэгэхээр яах юм? Cosine x, cosine 2x хастдаг нь sinus x, sinus 2x. Тэгэнгүүтээ cosine 2x гэдгийг дахиад бас нэг удаа задлаад тийм үү. Саяын задлсан томьёолоо cosine квадрат хастан sinus квадрат болсон шүү дээ. Хастан sinus x нь байж sinus 2x ч өөрөө нөө задрах томьёо явах шүү дээ. 2 sinus x cosine x болдог үстэй. За тэгвэл болохоор cosine 3x гэдэг юм маань болохоор тэнцүү гэж жагаад юу вэ? Cosine-ийн кубтай x юм байна. Хастдаг нь cosine x-тэй sinus квадрат x-тэй юм байна. Хастдаг нь 2 шиг sinus квадрат x-тэй cosine x-тэй байна тийм үү? За нэмээд болохоор юу болоо? Cosine 2x маань байгаа. Cosine 2x маань болохоор cosine квадрат x-с хастдаг sinus квадрат x болсон байгаа. Cosine x маань өөрөө байж байгаа. Энэ гурыг гурлан нэмсэн юм байна шүү дээ. Тэгэхээр f-ийн уламжлал x гэдэг бол cosine x байна. Практичаар юм харагдахгүй байна тийм. За cosine квадрат x хастдаг sinus квадрат x. За би энэ sinus квадрат гэдэг бүгдийг юугаар авах вэ та? Энд дээр нөгөө бичтэй болохоор тийм. Энд дээр бичтэй зөвхөн cosine квадрат x-тэй, энэ дээр болохоор cosine x-тэй юм тавьсан байгаа тань л та. Тэгэхээр sinus-тэй юмнуудаа бүгдийг зайлуулчих.
зайлшгүй болохоор нөгөө тригонометрийн үндсэн төсөл гэж байдаг шүү дээ. Синус квадрат x тэр нэмэх нь косинус квадрат x нь хэд байх нь хамаагүй нэг гарах хэрэгтэй гэж байдаг шүү дээ тийм үү. Тэр би энийг нөгөө тийш нь гаргаж чинь болохоор синус квадрат x гэдэг бол ерөөсөө яах юм косинус квадрат x хастан гэж байгаа. Нэгээс нь косинус квадрат x байх хэрэгтэй юм биш үү гэдгийг ашиглаад синусийн квадратаас олж. Энд дээр бол одоо 2 косинус квадрат x-тэй хаснатай гэдэг. Энд дээр тэ 2 косинус квадрат x-тэй хастан гэж жагаад нэгтэй. За тэгээд нэг нь косинус куб x байгаа юм байна. Хастан 3 ширхэг юм шүү. Энд 1 синус квадрат, энд 2 синус квадрат шүү дээ. Хастан косинус x 3 ширхэг синус квадрат x байсныг би болохоор бас дахиад нэгээс нь косинус квадрат x гэж тавьчих юм бол одоо ямар цаваа юм бодох юм. За косинус куб x маань ичсэн байж гээ. Тэгээд тэр эндээс одоо яхаа 3 косинус x-ийг хасах юм шүү. Энэ косинус x-тэй хаслаа гэд тэгээ хасханд бол 2 косинус x болгочихъя. Дараа нь хасхын нэмэх нь болоод тэгээ 3 шиг косинус куб x байгаа юм байна. Тэгснэ энэ хоёрыг орхицсон. Энэ хоёрыг тавьчих тээ. 2 косинус квадрат x хасах нэгтэй. Энийг энэ дээрээ нэмчээр 4 ширхэг юм байна тий. За 4 2 хасах 2 хасах нэг 4 косинус куб x хастан 2 нэмдэг нь 2 гэнэ. Нэмдэг нь 2 косинус квадрат x хастан 2 косинус x хастан нэгтэй. Ингээ f-ийн маань уламжлал маань тэнцүү 2 косинус квадрат x-ийг хаалтнаас гаргачих юм бол 2 косинус x нэмэх 1 хастан гэдгийг хаалтнаас гаргачих юм бол 2 косинус x нэмэх 1 тэнцүү 2 косинус x нэмэх нэгтэй юм байна. Нөгөөд нь болохоор 2 косинус квадрат x хас нэгтэй юм байна. 2-тай хас нэгтэй юм шүү. Энд дээр 2-тай квадраттай хас нэгтэй. Нөгөөд нь 2-тай нэмэх нэгтэй. 2-тай нэмэх нэгтэй гэдэг. За ингэж тавьчихулж байна. Тэнгүүт f of x-ийг тэгтээ тэнцвүүлээд үзэх юм бол яах юм? Энэ 2 косинус x нэмэх нэгт нь тэгтээ тэнцүү. Энээс бол яах юм? Косинус x тэнцүү хасах 2-ны 1 гэж гарч ирнэ. Нөгөөднөөс нь болохоор косинус x тэнцүү хасах биш нэмэх 2-ны 1. Тэг энэ квадраттайгаа энтэй тэнцүү гэхээр косинус x маань өөр болохоор нэмж хасах гэж байгаа. Нэг ухны язгуур дээр 2 байхгүй. Би нэг дээдэлт доотлыг нь 2-оор язгуур дээр 2-оор нүчээд юм бол дээрээ язгуур дээр 2-тай доороо зүгээр 2-тай болчихно. 45 градусын шийд байгаа шүү дээ. За x маань болохоор 0-аас юу лээ 180-ийн хооронд байгаа гэдгийг бодож байгаа шийдүүдэд бичээд үзэх хэрэг болох нь. Хасах 2-ны 1-тэй. За косинусын график ч юм болохоор тэг дээрээ 1 байгаа. Ингээд 90 градус. Ингээд 180. Тэгсэн цаашгаа дахиад ингэж явж 360 болж шүү тийм үү. Би 0-аас p-ийн оронд очиж харийг нь хайж байгаа. Гэт за хас 2-ны 1 гэхээр энд гарч ирэх юм байна те. Косинус ч өөрөө энэ дээр 60 дээр 2-ны 1 болно гэхээр ийшээгээ тэгвэл яах юм 30 үстэй 120 дээр хас 2-ны 1 болно гэсэн үг. Энэ болохоор хас 2-ны 1 гэхийн тулд 120 пик хуваахан 3 2 пик хуваахан 3 360-ыг 3 тугаа 120 градус тийм үү. Нэг тийм юм шиг байгаа юм байна. Дараа нь нэмж хасах 45 тийм. Энэ дээр 45 гарч ирнэ. Энэ дээр дахиад энэ 180-аас дахиад 45-ыг хасж ийж нөгөө талдаа хасах язгуур дээр 2-ыг ухна 2 гарч ирж шүү дээ. Тэгэхээр 45 градус пик ухаан 4 нөгөөт нь болохоор 180-аас пиг-ээсээ пик ухаан 4 гэж юм бол энэ дээр 4-оор дээдэлт талд нь хуваарагууд 3 пик ухаан 4 юм байна тийм үү. За ийм 3 шийд бол байгаа юм байна. Тэгтээ тэнцвэрчээр пик ухаан 4-тэй нэг шийд байсан. Өөр юм нэ 3 пик ухаан 4 2 пик ухаан 3. Нойлоос энэ сүнзаштай чи сая жууны нараа бэр утаг нэ энэ багаас нь эхлэж гисаа гинэ. Хамгийн бага нь болохоор 45 градус дараа нь 120 градус маань дараа нь 180-аас 45 градусаар 135 градус маань шүү дээ. Тэгэхээр би энэ дээр болохоор 3 пик ухаан 4-ийг тавья. Энэ дээр болохоор 2 пик ухаан 3-ыг тавья. Тэгэхгүй бол баланслаад тавьчих юм бол буруу гэдэг тацчих шүү дээ тийм үү. За ийм 3 шийдэн дээр болохоор экстремум байгаа гэхээр манай функц маань 0-оос эхэлчээ те. Энэ дээр 45 градус дээр хамгийн их утгаа аваад доошгоо яваад 120 градус дээр хамгийн орчныхоо хамгийн бага утгыг аваад те. Тэгээд дараа нь энэ дээр 135 дээр хамгийн их утгаа аваад тэгээд буцаж явснаа энэ дээр 0 дээр ярьж байгаа. Энэ дээр 0 байгаа, энэ дээр 180 маань байгаа. Тэгээд энэ цэг болохоор юм тгээс дээр өгөх нь тгээс доор өгөх нь те. Эндээс ингэж явж хийж гарч ирэх нь эсвэл ингээд нэг иймэрдүү бүгдээрээ тгээс их байх нь гэдгийг мэдэх хэрэгтэй тийм үү. Тэхийн тулд ерөөсөө туулахын 120 тагаал x дотор тавьчихад болчих юм шүү. Яасан бэ гэхээр 0-оос энэний үед ийм байгаа мөн ийм учраас ийм байгаа. Энд дээр нөгөө элиг бах нь ийм маань шүү дээ. За энэ 2 пик бах нь 3 буюу f-д 120 градус маань тийм үү. 120 градус дээрээ хамгийн бага утга дээр болохоор ингээд тгээс их байна. Тэгэхээр ингэж яхад энэ хамгийн бага утга дээрээ
тгээс их байгаа юм бол ерөөсөө бүгдээрээ тгээс их байх юм байна гэж. Хэрвээ ийм байсан болохоор энэ чинь 120 дээр хамгийн бага таах болчих шүү дээ. Гээд үзэхээр за би энэ дээр болохоор шууд функц маань бэлэн байгаа шүү дээ. f of x тэнцүү синус x нэмэх нь синус 2x бахан 2 нэмэх нь синус 3x бахан 3 бага тийм үү? X-ийн хооронд 120-ыг тавьчих. Синус 120 синус 240 нэмэх нь синус 360. Синус 360 бол угаасаа 0 л өстэй. 120 242 чинь за 120 чинь болохоор ингээд эрдээр 1 болоод дахиад ийшгээ 30 явах юм уу? Тэгэхээр 60-тайгаа адилхан утга гарч ирж шүү дээ. Синус 60 дээр болохоор язгууртай 3 бахан 2 гэдэг. За 240 маань болохоор ингээд 180 гэснээр доошгоо дахиад 60 явна гэдэг чинь дахиад хасах язгуур дээр 3 бахан 2 гэдэг маань. Гэтэ энэ нь болохоор урдталтайх 2-ийн 1-тэй шүү дээ. Ерөөсөө ийм юм шүү. Тэгдүүлээ. Язгуур дээр 3 бахан 2-ыг хаалтаас гаргах чинь бол 1-ээс хасдаг нь 2-ийн 1-тэй үлдээд ерөөсөө 2-ийн 1 болон язгуур дээр 3 бахан 2 гэдэг чинь язгуур дээр 3 бахан 4 юм шүү. Энд дээр язгуур дээр 3 бахан 4 юм шүү. Тэгээд энэ дээр болохоор утгууд нь бүгд бэлэн байж байгаа шүү дээ. 0-аас хэдвэрлээ 45 хүртэл 45-аас 120 хүртэл 120-аас 3 пи бахан 4-тэй те 135 градус хүртэл тэрнээсээ доошгоо болохоор за энэ дээр буурах маань нэгээрээ юм. Энэ дээр өсөх маань тэгээрээ, энэ дээр буурах маань нэгээрээ, энэ дээр өсөх маань тэгээрээ. Өслөө, буурлаа, өслөө, буурлаа. Энэ дээр өсгүүдийгээ тэгээрээ тавиараа гэсэн. За ингээд тавьчаар яхаа. Бүр ихнээс нь ингэж болж байна. За бодлого маань нэсэн эндээс болохоор ийм заавалгүй байсан A B C D E F G H I бүгдээрээ болсон. Эндээс J K L M N O P Q R гэх бүгдээрээ болсон. Одоо эсвэл талбайд үлдсэн юм уу? За талбайг нь бол ачтан төрсэн талбайг нь гэдэг чинь зүгээр интеграл шүү дээ. Эндээс нэг ийм функц байгаа 0-аас p-ийн хооронд. Тэнгүүтээ f of x гэсэн функц юм байна. Энэ төрлийн талбай гэдэг чинь зүгээр f-ээс интеграл f dx гэдэг чинь шүү дээ. 0-аас 180 градус хүртэл. Функц маань болохоор синус функц тийм үү? За 0-аас p тавьчихад бол синус x нэмэх нь 2-ын 1-тэй синус 2x нэмэх нь 3-ын 1-тэй синус 3x. Тэгээд dx тийм. Интегралчлал синус интеграл хасах косинус уу? Косинус x-ийн уламжлал өөрөө болохоор хасах синус гарна шүү дээ. Тийм юм чинь энийгээ бодолцоод энэ дээр хасах косинусыг тавьчих. Тэнгүүдээ 0-тай p-тэй. Дараа нь 2-ын 1-тэй хасах косинус 2x гэхээр 2x-ийн уламжлал маань дахиад гарч ирэх юм чи би урталт нь 4-ийн 1 гэж тавих болохгүй тийм. Эндгээр дахиад яхаа 3-ын 1 дэрдүүлээс 9-ийн 1 гэж тавьчих. Тэгээ хасах косинус 3x. Би одоо эндээс бусад уламжлалын нохор гол нь энийг юм чи өөрөө гарч ирэх хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ 9-ийн 1-ийн 4-ийн 1 гэж. Тэгээ бүгдээрээ 0-аас p 0-аас p 0-аас p. Гэт тавьчихаар за энэ косинус хасах x хасдаг нь 4-ийн 1-тэй косинус 2x хасдаг нь 9-ийн 1-тэй косинус 3x. Тэгээд p болон 0-тай. p-тэй үе дээрээ за хасах энэ дээр болохоор хасах 1 байгаа юм байна. Хасдаг нь 4-ийн 1 гэснээр p-тэй үе дээрээ нэмэх 1 байгаа юм байна. Дараа нь хасдаг нь 9-ийн 1 гэснээр p-тэй үе дээрээ хасах 1 байгаа юм байна. За энэсээ хасдаг нь гэж байгаа 0-тай явах юм тий. Косинус тэгтэй дээрээ хасах 1-ээрээ энэ дээр болохоор 4-ийн 1 гэснээр 2 тэг гэдэг чинь ялгаа авахгүй шүү дээ. Тэгэхээр хасах 1-ээрээ хасдаг нь 9-ийн 1 гэснээр 3 тэг чинь бас л тэг хасах 1 нь гарч ирэх юм шүү. Ингээд үзгээр хасгасгын энэ дээр бол нэмэх 1-тэй. Энд хасах 4-ийн 1 хасгасгын нэмэх нь гээд 9-ийн 1-тэй. Артлаас нь хасгуудын бүгдийг нүрччихээ тий. Тийм бол нэмэх нь 1 гэж жагаад нэмэх нь 4-ийн 1 нэмэх нь 9-ийн 1 юм. Нэг 4-ийн 1 дарагдах юм шиг бодох юм. Тэгээд яах юм? 2 дээр нэмэх нь 9-ийн 2-оо. 9-ийн гэж юм бол 18 дээр 2-ыг нэмээд 20. 9-ийн 20 гэдэг чинь. Энд дээр 9-ийн 20 байна гэдэг чинь. За шинээр гарч ирсэн үгнүүд маань ийм үгнүүд байна. Энийсийн скриншот хийгээд зэжлээрээ. Нэг юм юу л одоо энэ да. Ингэж харагдаж байна. Анз. Нэмлэн байла. Баярлалаа. Дараа дахин уулзъя. Математикийн материал ингээд ороод дууссан. Ижигийн дараа нь болохоор физикийн материалууд оруулж эхэлнэ.